За манай багийн засаг даргын ажлын алуу хэсгийн эмнэлэг энд олон түмэндээ ойрхон байсан. Одоо бол холдсон үчээд бага нь төрийн үйлчлэгээ ард иргэдэд хүрэхэд хүндрэлтэй байдаг юм а. Энэ олон зуун саяар баригдсан спорт зал маань одоо хүртэл ашиглалтанд ороогүй байгаа. Гэхдээ тэгээд ард түмэн энэ жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх тэр хөрөнгө хаа явна уу? Тэр ил тод юм ердөө алга. Хүний төлөө ажилдаг ус хэрэгтэй байна. Манай багт хүүхдийн тоглоомын талбай хэрэгтэй байна. Хүүхдүүд маань эрүүл аюулгүй сайхан орчинд тоолох ёстой. Манай 2 дугаар баг маш олон өрхтэй, тэгээ ганцхан цэцэрлэгтэй. Цэцэрлэг нь хүртээмж аягүй муутай байдаг. Ер нь энэ асуудлыг, энэ байгаа байдлыг, энэ орчингоо сайн мэддэг. Одоо энийг шийдэх залуучууд, энэ залуучуудыг шийдэж чадна гэж би бодож байна. Энийг дэмжээрэй л гэж хэлэх байна да. Тэгээд эдгээр асуудлыг шийдэж чадах арчилсан намаас нэр дэвшиж байгаа 4 залууга манай багийнхан сонгоно. Бид эргэн таны хамгийн ойрын туслагч байх болно. Хэрэглэн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд ардчилсан намаас нэр дэвшигч Цэрэн Пунцгийн энх болор, Жамбал гарвын цог бадрах, соёлын төмөр хуйг, дан сүхийн бат чулуун,